Сайн байцгаана уу? Ижин болон үзэж байгаа та бүхэндээ энэ хормочийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хүүхдийн хөвс хинээс шууд хамааралтай гэдэг талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. За хүмүүс их буруу ойлголттой байдаг. Ижис хамааралтай гэдэг. Ижиг буруутгаад байдаг. Үндэ тийм биш байгаа шүү. Хүүхдийн хөвс 100% эцгээс буюу эрэгтэй хүнээс шууд хамааралтай байгаа. За яагаад вэ гэх юм бол эмэгтэй хүн X гэсэн нэг хүн үндгээс гэдэг. За тэр нь маань сар болгон гадагшилдаг шүү дээ. За харин тэгэнгүүт эрэгтэй X эр бэлгээс Y эр бэлгээс гэсэн хоёр эсэдэг байна. За тэгэнгүүт үндгээс гадагшилсан үед X эмэгтэй X эсэ эрэгтэй X эр бэлгээстэй нийлэх юм бол хүүхдтэй болох боломжтой байна. Харин хийстэй нь эмэгтэй X үндгээс эрэгтэй Y үндгээстэй нийлэх юм бол хүүтэй болох боломжтой байх нэ. Үүнийг та бүхэн маань ингээ одоо мэддэг болоо хүүхдийн хөвс 100% эцгээс хамааралтай байх нь шүү. Мөн эр бэлгийн эс маань бас амьдрах хугацаатай байгаа. Бэлгийн харилцаанд орсны дараа эмэгтэйн бие нь жишээ нь X эр бэлгээс хүүхдээ олгодог эс маань гэх юм бол 3-аас 4 хоног эмэгтэйн биеинд амьдрах чадвартай байгаа. Тэгээд хүүхдээ болж удаагүй бол тэр нь ингээ тэгээ биес гадагшилчдаг байна. Харин Y эр бэлгээс буюу хүүтэй болгодог эр бэлгээс нь эмэгтэй биеинд орсныхаа дараа 1-1.5 хоног маш богино хугацаанд амьдрах чадвартай байна. Тэгэхээр эр бэлгийн эсийнхаа амьдрах хугацааг тооцоолж байгаа үндгээс гадагшлах өдрийг сайн тооцоол чадах юм бол та бүхэн маань хүү юу охин уу гэдгийг бол одоо төлөвлөх бас боломжтой болж байна гэж хэлж болох юм аа. Тэгэхээр та бүхэн маань одоо сарын тэмдгийн бас хөдөлдөг байх нь маш чухал ахна шүү. Тэгэхээр өнөөдрийн маань зөвлөгөө юм бол хүүхдийн хөвс 100% эцгээс хамааралтай ахна. Эцгийн X эр бэлгээс үү, Y эр бэлгээс үү гэдгээс шалтгаалаад охин хүү гэдэг нь шийдэгддэг байх нь шүү. За өнөөдрийн зөвлөгөө маань ингээд дуслаа. Та дараагийн зөвлөгөө хүртэл түр баяртай.